Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн бодитоор хэрэгжиж эхэллээ. Өнөөдрийн байдлаар энэ хүрээнд нийт 24 ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Арилжааны банкуд 3-аас 5 жилийн хугацаатай жилийн 3-аас 5% хүүтэй нийт 1,80 төгрөг хүртэлх хөнгөлөлтөө зээл олгоно. Хүнс үйлдвэрлэлийн салбарт 65.8 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ. Мал аж ахуйн салбарт 17.2 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ. Газар тариалангийн салбарт 52.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ. Хөнгөн үйлдвэрийн салбарт 107.8 сая төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ. Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуй нэгжүүдийн орлогын албан татварыг 90%-аар хөнгөлөв. Үр тариа, төмөс, хүнсний ногоо, сүү, жимсгэн, тижээлийн ургамал тариалсан, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, эрчимдсэн дахианы аж ахуйн орлогын албан татварыг 50%-аар хөнгөлөв. Хүнс хөдөө аж ахуйн гаралтай түүхийд боловсруулах зориулалттай тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл Энфордын гайлын албан татвараас бүрэн чөлөөлөв. Дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмөс, хүнсний ногоо, суулгац, жимсгэн үйлдвэрлэсэн гурилыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөв. Дотооддоо үйлдвэрийн аргаар төхөөрж бэлтгэн, дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрэгтэн, дайвар бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөв. Дотоодын түүхий дээр боловсруулж дотооддоо борлуулсан хүнсний сүүн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөв. Энфордын болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл нэмэгдсэн өртгийн албан татвараас бүрэн чөлөөлөв. Хүнс хөдөө аж ахуйг хөнгөн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх чиглэлээр суралцагчдад 500 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлнэ. Орон нутагт шилжин сурчсан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн аж ахуй нэгжийг 500 сая төгрөгийн хөнгөлөлтөө зээлээр дэмжинэ. Жимсгний төрөлцсөн аж ахуй байгуулах, санхүүжилт, урамшууллын тогтолцоо бүрдүүлэх, судалгаа шинжилгээг өргөжүүлэх, тариалга технологи боловсруулахад 3 тэрбум төгрөг зарцуулна. 600 сая төгрөгөөр таримлын шин сорт бүтээх, нутагшуулах, турших, шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлнэ. Орон нутагт жимсгний суулгац үржүүлгийн төв байгуулахад 1.2 тэрбум төгрөг зарцуулна. 100 мянгаас доошгүй тонн хүнсний болон үрийн улаан буудай нөөц бүрдүүлэх, эргэлтийн хөрөнгийн сан бүрдүүлэхэд 35 тэрбум төгрөг зарцуулна. 2 тэрбум төгрөгөөр бэлчээрийн ашиглалт, хамгааллыг сайжруулах, одрын нөөц бэлчээр, усан хангамж, өвс тэжээлийн нөөц хангамжийг нэмэгдүүлнэ. Малын гаралтай түүхийд бэлтгэн нийлүүлэлт, анхан шатны боловсруулалт, борлуулалтын сүлжээ бий болгох, загвар хоршоо байгуулахад 1 тэрбум төгрөг зарцуулна. Малын удмын санг хамгаалж, мал үржүүлэг технологи ажлыг эрчимжүүлэхэд 500 сая төгрөг зарцуулна. Махны болон нарийн ноосд хоньны үржлийн цөм сүргийн аж ахуй байгуулахад 500 сая төгрөгөөр дэмжинэ. Зөвгийн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, мэргэжлийн холбоодыг түшиглэн хөгжүүлэхэд 50 сая төгрөг зарцуулна. Нийт мэдрэмтгий мал амтныг жилд 2 удаа дархлаажуулахад 41.7 тэрбум төгрөг зарцуулна.